Сайн байцгаана уу? Сувдаа байна. Өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ гарчийн дагуу хэлснээр одоо сэтгэлийн хямралаас бүгдээрээ яаж гарах уу тухай ярилцсан. Тэгээ над руу олон эмэгтэйчүүд асуудаг л да. Сувдаа чи яаж дандаа ингэж жаргалтай өөдрөг байгаад идэм бэ? Би ингэж яаж шамшиг болох вэ? Би ингэж айгүй тийм сэтгэлийн хямралаас одоо хотол ингэж гарч чадахгүй байна. Надад зөвлөөч ээ гэж асуудаг. Тэгээд би ингээд яг ингээд үнэхээр бичих гэхээр бүгд рүү нь хариулж амждаг. Нэгдүгээр, хоёрдугаар бичих гэхээр нөгөөх маань айгүй тийм одоо өргөн сэдв учраас камера ингээд үсээрээ таглаад байгаа юм. Өргөн сэдв учраас ингээд нөгөө би зүгээр сайхан та нартай бичлэгээр хүрэх чий гэж бодлоо. Мэдээж яг хямралд орж байгаа хүмүүс бол амьдралынхаа хамгийн харанхуй үед л явж байгаа үе байгаа байж таараа. Тэгээ миний үе юу байсан бэ гэхээр яг хамгийн сайхан үе мөртлөө хамгийн хэцүү үе байсан. Яг ингээд Брентонтэйгээ би суухдаа анх ингээд мэдээж их шинэ асууд сайн мэдж байгаа. Бүх гэрсэн асууд мэдж байгаа. Амьдралын эхний жил айгүй хэцүү байдаг. Эхний 2 жил хоёр биенийхэн занг ололцох гээд ойлголцох гээд ялангуяа хоёр өөр орны хүмүүс хоорондоо амьдрна гэдэг бол өстой хэцүү. Ерөөсөө жинхэнэ хайр л өстой авч үлдэж чаддаг. Тэрнээс би үнэхээр Брентондээ одоо Брентон намайг чин сэтгэлээсээ хайрладаг. Би ч гэсэн Брентонд чин сэтгэлээсээ хайргүй байсан бол аль хэзээ бит хоёр тишээ болчихсон байгаа. За тэгээд надад маш олон зүйлэд нөлөөлж исэн. Ерөөсөө дөнгөж гэрлээд шинэ орчинд ирээд хилийн мэдгүй, найз нөхөд байхгүй, эх орноо санах ганцаардал, айгүйх ганцаардал орчихсон. Дээрэс нь одоо дөнгөж гэрлээл бит хоёр жилийн дараа хүүхэдтэй болж исэн. Тэгээд нөгөө хүүхэд гараад ирэнгүүт нөгөө нэг хүүхдийн гарсны дараа 2-7 хоног, эхний 2-7 хоног нөгөө угаасаа тийм baby blues гэж ярьдаг. Тийм одоо нэг юм эмэгтэй хүний нэг гормон тэнцвэрч гэдэг нэг гунигэлдэг үе байд юм байна. Дөнгөж төрсэн ээж нараа бол сайн анхаарлаа сонсоорой. Тэгээд би болохоор төрсний дараах хямралд орж исэн байхгүй юу? Тэгээ нөгөө яг ингээд 2-7 хоног нь тэгж тэр үеэл даваад гарчих юм бол уг нь бол гайгүй. Тэгээ би давж авч ерөөсө гарч чадаагүй. Тэр маань улам хүндрээд хямрал болоод нөгөө хямрал маань улам хүндрээд би бүр нөгөө айгүйх эхлээл ингээл айгүйх уйлаал ингээл гуниглаа л гэдэг гэсэн байхгүй юу. Эхний 2-7 хоног бол бас гуниглдаг байсан ч гэсэн бас харьцангуй гайгүй байсан чинь одоо Брентон манд буцаад хичээлдээ ороод ингээд амар заагүй хажууд байхгүй. Би өдөржингөө гэртээ хүүхдгээ хуйлахнаа байдаг. Тэгээ нөгөө айгу учраа болохгүй шинэж учраас хүүхд маань айгу хуйлна. Айгу шүн ингээд би явах ядарна. Хэрэндээ л Брентон хүүхдийн маань ингээд хүүхдээ ингээд хөрх юм нэг удаагийн босол дээр нь босож угжаал өөрөө айлш 5 цагт явдаг байсан байж чадлаараа тусалдаг байсан. Гэтэ тухайд бас ангаахын сургуульд орох гээд шалгалтандаа бэлтжижсэн учраас хар ихт гараал орой орж ирдэг. Тэгэл орой орж ирсэн ч гэсэн хөрх юм надтай байгаа л ингээд намайг дэмжих гээл ингээд байдаг. Брентон бод үнэхээр сайн туслагч байсан. Гэхдээ л надад ерөөсөө тэр нь хангалттай байж чадаагүй. Яагаад гэвэл би өөрөө ганцхан хүүхэд гаргасандаа хямрах биш. Айгу олон юм надад ингээд давхцсан байсан байхгүй. Олон юмнууд гинтийн зохиолт амар олон өөрчлөлтүүд нэг зэрэг болоод би өөрөө жоохон хүүхэд байсан 20 настай залуу хүүхэд айгу тийм тэр олон зүйлийг давж гарч чадахгүй ингээд гинт амар амьдрал хэцүү санагдаад нөгөө эд сайхан жаргалтай амьдрын гэж бодож исэн чинь нөгөөх нь шал эсрэгээрээ бүр амар хэцүү болоод тэгээ би эхлээл ингээл агай уйлал өөрийн мэдлгүй л уйлал ингээл хүүхдээ хараад уйлал хүүхдийнхээ угжийг угааж ахтай уйлал сүү маань татраад хямарснаасаа болоод би томьёогоо удаан хүүлж чадаагүй нэг сар л хүүлсэн. Тэгээд ингээд өөрийгөө агай бод ямар арчаагүй юм бэ те босод ээжнэр зүг зүгээр л ингээл манай ахагч нар ингээл хүүхэд гаргачаал зүг зүгээр л яадаг би яагаад ингээ арчаагүйтэй байгаа юм болоо гэд айгуу тийм өөрийгөө зүхээл өөрийгөө буруутгаал би айгуу сул дараа ямаа гэж бодоол тэгээд нөө хажууд хүмүүст ерөөсөө ярихгүй байгаа хгүй тэр маань ингээ минь дотор л явагдаад байгаа. Тэгсэн чинь нэг өдөр өөрийн мэдлгүй ингээд айгу санаа тэр нөгөө өвчин намдах юм надаа өгч ирсэн төрсний дараа тэгсэн чинь тэр имийг хараад ингээд энэ имийг ингээд уучих юм бол би бараг өөхөх болоо гэж мэд бодоол тэгэл ямар санаа ингээд амиа орлох тухай бодогдоол тэгснээл эсвэл нөгөө нэг эмчнэр надаа өмнө хэлжсэн байхгүй ингээд хүүхдээ сайн шалгаж байгаараа зарим хүүхдүүд ингээд гинтийн үхлээр ингээд өвчдөг шүү гэд тэгсэн чинь амар санаа ингээд хүүгээ ингээд бараг өвчээсэй ч гэж бодох шиг тэ амар санаа ингээд амар муухан бодод тийм билээ. Би одоо нөгөө яг ингээ ярангуут өөрөө яг тэр үе амар мэдэрч байгаа байхгүй юу. Тэг ингээл өөрийгөө амар зүхэл ямар муухан арчаагүй хүн бэ. Тэг хүүхдээ хүүсэй гэж боддог над шиг юм балиар мууяртай хүн байт юм болов гэж амар өөр өөртөө тэнцэж байгаа байхгүй юу. Тэгэд надад бас нөгөө нэг зарим хүмүүс төрсний дараах хямралыг яаж тавсан бэ гэдээ асууж исэн. Тэгээд яг ингээ нөгөө хүмүүс зарим хүмүүс бол угаасаа л тийм төрсний хямрал мэмрал байхгүй зүгээр л болчдөг л ахал та. Тэг миний хувьд би уг нь бол амар сэтгэлийн хийгээд хүн мөртлөө яг тэр нэг төрхийн хямралд амар орж исэн байхгүй. Яг тэгвэл амар олон юм давхцсан. Амар олон юм өөрчлөгдсөн. Тэгээд хинтээж ярьж чадахгүй ганцаарчсан. Яг тийм байсан болохоор тийм хямрал нь бүр ингээ гүнзгийрээд ингээ амар санаа амиа орлох тухай бодоод ерөөсө би ямар арчаагүй юм бэ ингэж гоё хайртай хүнтэйгээ тэг зөндөө олон
ямиг давж ингэж хоёр бинэ хүлээж хоорондоо гэрлэж ингэж сайхан амьдралд хүрээд ийм хөрөн хүүтэй олчаад би өстэй бүхэл бодоод хүүхдтэй ч ингээд нэг хүүхдтэйгээж аягүй гоё ингээд холбогдож чадахгүй аягүй санаа хямралд орчгоор яг тэгдэм байлээ. Хэрэг над чиг ямиг туулсан байгуул аягүй сайн мэдж байгаа ах. Тэрэндээ ингээд өөрийгөө амар зүхэд яадаг бол би өөрөө яг нэг тийм бодох хүн биш байхгүй юу гэн. Тэгэхэд ингээд амар сонсон юм бодвол тэрэндээ өөрийгөө буруутгаад тэгэхээр яг ийм одоо байдалд орж исэн хүн байгаа бол өөрийгөөсөө буруутгаад хэрэггүй юм байлээ. Яагаад гэвэл эн чинь өөрийн мэдлгүй ингээд тархич нь одоо энэ чинь өвчин байхгүй яг сэтгэл зүйн л өвчин тусчаад байсан. Өвчтэй хүмүүс яадаг лээ юм өгдөг те бид нар тэгэхэд одоо сэтгэл зүйн өвчтэй хүн бол яг өөрийгөө эмчлэхгүйд бол болдгоо юм байлээ. Тэгээ уучлаарай сэтгэл амир нэг яг ярьсан чинь тэр үе ингээд мэдрээд нэг сонирн болчлоо. Гэхдээ би та нартайгаа одоо нэгэн тал влог нэгээд бүх юмаа нээлттэй одоо те ярьж явдаг хүний хувьд юугаа нөх вэ? Яг тийм байдалд ороод би яг амаа хорлох тухай бодоод ингээд явж явах үедээ яг нэг өдөр юу басан байхгүй. Ер нь одоо та нарт нэгдүгээрт хийх юм юу байсан бэ гэхээр би одоо нөгөө сэтгэл зүйн одоо нөгөө тухайн үед мэдэрч ирсэн шин тэмдэглээ ярьж шít би зүгээр өөрийнх нь түүхээр л та нарт би зөвлөгөөгөө явуучих гэж бодож байна. Тэгээ шинж тэмдэг нь миний хувьд юу байсан бэ гэхээр айгүйх гуниглах, айгүйх ганцаардах, айгүйх одоо амьдралыг айгүй тийм амар сөргөөр одоо гутрангаар харах. Тэгээ ерөөсөө ямар ч юм их хүсэлгүй золтой л хүүгийнхаа төлөө бас ол сүмөг нь өгдөг байсан ч гэсэн ингээд амар хэцүү ингээд бүх юм амар хэцүү санагдал бүх юм болохгүй санагдал юу нөгөө мөрөөдөл зүрөдөл юу амар өөрийнхөө сайн хувилбар болох надад тухай тийм мэдлэг ерөөсөө байгаагүй. Тэгээд хастаа нэг өдрийг л зууж өнгөрүүлдэг. Тэгэл брендэндээ айгүйх тийм нөгөө их сэтгэлээ онголгож ярихгүй айгүйх уур хуцаар айгүй гаргана. Тэгэл хямралаа айгүй буруу гаргадаг. Тэг нэг өдөр би яг тэгэж нөгөө нэг амар тэгэж бүр ингээ гүнзгий бүр нөгөө амь орлох тухай бодол нь айгүйх бодогдоо. Дээрээс нь би нөгөө шүн унтахгүй ядраад байгаа учраас айгүй санаа ингээ нэг сонин тархичээ ингээ нэг сэрүүн мөртлөө биш унтаад байгаа мөртлөө тархичээ ингээ сэрүүн ингээ нэг сонин хар дараад идэв чинь та нар тохиолдож ирсэн ингээ хүмүүн чэйжэн дээр чинь дарж байгаа юм шиг санагдаад яг тийм өдөр ингээ хүүтэйгээ дуу хийнгүүт амар их унтаж чадахгүй ингээ нэг сонин хий юм харж мараад нэг удаа ингээ нэг сонин унтах гад ингээ байжсэн чинь ингээ л сонин хаалга онгоогоол нэг хүн алхаж орж ирээл тэгснээл нэг сонин ингээл амар сонин чимээ гараа тэнгууд би сэрцгээ сэрчиж байгаа байхгүй юу яг би сэрцсэн байгаа байхгүй тарих маань ингээд сэрцсэн мөртлөө би маань унтаад тэг ингээд би ингээд үдийнхэн болгоноор хараа брэд маань ингээд гарын дээр ингээд унтцсан би хүүг хараад байгаа байхгүй тэгээд би ингээд амар айж байгаа тэг ингээд жоохон гүндийг харсан чинь манай яг 0 яг орны өвдөс хардаг байсан чинь ингээд сон 0-ын цан дахиад харанхуй алга нэгтцсэн нэг амар Тэгэл аимс найж магаад айгу хэцүү байсан юм а тэр тэгсэн чинь дараа нь онлайнаас харсан чинь хүн ингээд сэтгэлийн хямралд орохоор нэг тийм болдог гинэ ингээд амар зүүд ингээд нэг сэрүүн юм шиг зүудэлж мэдлээд бас ядаргаанд орцсон тэр чирээс ингээд нойр муутай гасаа болоод бүр хямарсан байгаа байхгүй. Тэг хамгийн нэгдүгээрт хямралд одоо ийм амар одоо байдалд орсон бол хүнд өөрийгөө нээж ярих хэрэгтэй юм байлаа итгэдэг хайртай хүндээ. Тэг би брендэнд хэлэхгүй ягаад жоох удсан бэ гэхээр брендэнд хэлчих юм бол намайг амар арчаагүй ээж гэж бодох юм байна ч гэдэг юм нэг тийм сонин бодолтой ингээд болоод хүнд хэлэхгүй хинт ч хэлээгүй би ээж аав дүү нартаа ч тухай би гэрийнхэнтэй ч хэлээгүй мэн ерөөс дотроо л нууцсан би даваад гарч чадна би чадна гэж бодоодсэн чинь ийм хямралд орсон хүн бол ганцаараа давж гарна гэж юу нь л байхгүй хайртай хүмүүсийн тусламжаар өөрийгөө тэр амар юмнаас татаж гаргад юм байлаа шууд брендэнтэй хэлээл би амар уйлал би яг тэр өдөр сандаа байхгүй ингээл би ингээд амиа орлоо гэж бодоод байна би хүүгээ өвчээсэй гэж бодоод байна гээл амар уйлал тэгээд нөө брендэн чинь Брендэн чи ингээл нөгөө надад ингээл тайвшруулах гал юу авчирч өгвөл ууттай нөгөө нэг юм ингээд амьсгалж гаргадаг юм өгөөл нөө өөрийнхөө нэг бүр тайвшрахгүй гэдэг амар сонин паникнд ороод нэг амар сонин уйлдэн шүү дээ хүн яг нэг тийм болцсон байхгүй ингээд сонин ингээд амьсгалаа авч чадахгүй чинь брендингстэй амар сандрал гүйж ирээл нэг юм уут өгөөл тэгээ нөгөө уутаараа ингээд амьсгалаа гаргахаар өөрийнхөө нөгөө оксиженыг буцаагаад амьсгалахаар тайвширд юм байна л та бас үнэхээр тийм тохиолдол та нараас туршаад үзээрэй тэг ингээд тэгэл ингээл амар тайвшраал тэгэл брендэнтэй ярьсан чи брендэн зүгээр ч хараа одоо ингээд одоо тий яагаад надад хэлэхгүй ингэж удаа явсан юм бэ хэлсэнд баярлалаа стайгун тань ноцтойгоор аяг хүлээж авч байгаа хгүй нэрээ сувдаа маань яг л нөгөө миний байдлыг харж байгаа би ч ингээд яриад өөрийгөө онгойлгосон чинь л зүгээр амар ярьж чадахгүй ингээд нэг сонирн байдалд ороод уйлал амьсгалч авч чадахгүй болчих байгаа юм чи тэгээд би өөрөө тийм хүн биш аахгүй юу тэгээд нэг хямралт ингээд бүр дарлагдцсан тэгэл брендэн маань шууд ингээд ээж рүүгээ залгаал яагаад гэвэл нөгөө сувдаа эхлээд унтаж амрах эмнэлгийн хүн болохоор айгу актер мэддэг эхлээд ингээд амрах хэвээр юм гэдгийг мэдээд хадам ээж рүү залгангуудаа ээжээ та ингэ өнөөдөр ачуутайгаа хонох уу те битгаар ингэ агиох ядраад байна гэдгсэн чил манай хадам ээж зүгээр тгийл та гэж бөөн баяр хурж ирээл зүгээр инээ далтаал хүүгийн маань кар сетэнд нь ингээл үлгөөл аваад гараа явсан. Тэгэл би оройн ингээл айгүй бүтэн нойртой хончоод босч ирээд
нөгөө хадам ээж маргааш нь орой навчирсан байхгүй. Тэсэн чинь ингээд бүтэн 10 хэдэн цаг хүүгээсээ хол амар санаад болдгоо. Тэгээ би яг тухайн үед яг тэр үед л ойлгож ирсэн. Би хүүгүүгээр амьдрч чадахгүй юм байна. Өмнө нь болохоор нөгөө хүүхдэд хайртай ах эгч дүүнэрийн хүүхдүүдийг би яадаг, ах эгч нарын хүүхдүүдийг яадаг байсан бэхээр авчаад уйлахаар нь майгаа өгчдөг. Тэнгүүд надад ингээд нөгөө уйлж муулахт нь ямар ч хүүхдтэй тэгж байхан байгаагүй. Тэгээ би болохоор ээж болно гэдэг ямар их одоо хариуцлага байдаг вэ гэдгийг ойлгоогүй. Хүүхдэрээ шахуу ээж болцсон учраас яг хүүхэд гараад ирэнгүүт хүүхэд шин унтдаггүй юм байна. Хөхний маань сүү орохгүй юм байна. Хямарцсан үний чинь сүү яаж орох вэ? Тэгээд хөхний толгой хагараад дээрэс нь тэр мэтийн юмнууд хүртэл амар хүн санагдаад байхгүй. Тэгээд нойр байхгүй. Дээрэс нь брэнд маань өдөржингөө байхгүй. Би ингээд яг галзуу хүн шиг өдөржингөө хүүтэйгээ ганцаараа байхаараа яг солиотой мэлэтэй бодоод байгаад байгаа байхгүй. Тэгэл яаж нэг юм хөрхийн байгаад идэг байсан. Одоо ингээд бодохоор тэгээд ямар ч байсан нэг юм тэл хүүхдэд хаалал байгаад идэг байсан л хүүхдэд хараад уйлахаар нь аваад асраал брэд тийм хэцүүхтэй байгаагүй. Тэгтээ надад айгуу тухайд аим хэцсэн гэж. Үеэл маань дөнгөж төрсний маань дараа ирчээл зүгээр л шүү дээ. Яагаад ингэ хамраад байгаа юм бэ? Хүүхд чи айгуу амар ингэ сүвгээ угаал унтчихдээ юм шүү дээ. Би болохоор ингэ аим хэцүү байна гэж хямраал. Тэгээ хамгийн нэгдүгээр хэлэхэд урт үгүй төвшлээд хэлэхэд ерөөсөө хайртай хүмүүстэй шууд хандаад юу болж байгаа хэлэх хэрэгтэй юм байлээ. Хоёрдугаарт нь тэгээд нөгөө нэг юу агаад ирсэн чинь би одоо ганцхан хүүхдээсээ биш шалтгаануудаа ойлгож байгаа хгүй. Би яагаад хямраад байсан бэ гэхээр зүгээр амьдралын маань өөрчлөлт юу тохиолдсон бэ гэхээр нөгөө нэг ерөөсөө одоо бэрхшээлүүдийг бодоагүй яг л ингээл үлгэр шиг хүүхд шиг ингээл гой гой юм бодцсон чинь яг амьдрал маань төсөөсөн шиг байгаагүй болонгууд хүн яах юм мэдээж яриг хямран штэ. Яагаад юм болчихвоо? Яагаад ингээд амьдрал юм хэцүү юм бэ? Яагаад би хайртай хүнтэйгээ өдөржингөө хамт байж чадахгүй? Брэнд маань ингээд байнга өглөөнөөс орой хүртэл харагдахгүй байна. Яагаад ингээд бит хоёр маргаад муудалцаад байна? Яагаад ингээд тэг хүүхд гарах чи ийм хэцүү байд юм бэ гэдээ яг нөгөө амьдралд ороод ирсэн чи хүн ингээд шоконд ороод миний төсөөлжснээс шал өөр. Тэгэхээр миний хоёр дахь алхам юу байсан бэ гэхээр зүгээр л байгаа байдлаа хүлээж авах байсан. За миний амьдрал ийм юм байна. Одоо би яах юм? Өөрчилж чадахгүй. Миний сонгосон амьдрал, миний хайртай хүн брендинг хэрэг намайг хайрлаж чадаагүй бол би үлдэхгүй л те. Гэтэ намайг үнэхээр хайрладаг. Би өөрөө үнэхээр хайртай юм хүнтэйгээ би хамт байгаа юм чинь би одоо яах юм? Нэгэн тал би одоо те бүтэд Монголд очиод амьдарч чадахгүй. Нэгэн тал би Монголд байгаа хүмүүсийг энд авчирч чадахгүй. Нэгэн тал би энэ Америк хүмүүсийг монголоор яриулдаг болгож чадахгүй юм чинь би л өөрөө өөрчлөе. Одоо байгаа байдлаа хүлээж аваад би л одоо те одоо ирээдүйд яах вэ гэдгээ бодъё. Одоо өөрчлөлтөө л би өөрөө хий. Тэ одоо болж байгаа юмыг би хүлээж аваад юу ч болсон хамаагүй би одоо тэрнтэй зүгээр бай. Тэгээд би харин энийг сайжруулах арга хэмжээгээ өөрөө авъя гэж хоёрдугаарт би тийм батсан байхгүй. Тэгээд яг тэгэл бодонгууд хүн арай хүчтэй болд юм билэ. Одоо жишээ нь брэнд маань надтай хамт байхгүй юм байна. Нэгэн тал брэнд маань мундаг эмч болъё гэж зорилго тавьсан. Битгаар хамтдаа тийм зорилго тавьсан юм чинь би хүүгээ хараад гэртээ үлдэх нь зөв. Тэгээ хүүгээ би хараад үлдэж байгаа мал би станаар хийж байгаа маа хийсэн шиг л хий. Тэ энэ хүүхдийн би ээж одоо ээж шиг л ээж бай гэж бодсон байхгүй. Тэгэхээр та нарын маань дунд те бас хүүхдээ хараад ингээд гэртээ байж байгаа ээж нар бас хямралд оршоод над чиг яг тийм зүйл тохиолдсон бол зүгээр л одоо байгаа байдлыг байгаар нь хүлээж аваад яг энэ нөхцөл байдлыг би яаж сайжруулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хүн айгүй тийм гэл амсгаа авахтаа болвол за болохгүй юм хүсээд яах юм бэ? Өмнө нь болохоор би нэг зууралтаад ийм ингээд нэг эвлэрч чадахгүй тэгээд улам хямраад яваадсан байгаа байхгүй. Тэгээд гуравт нь болохоор нойроосоо авах. Тэгээ би ерөөсөө нөгөө нэг нойр мороо сайн авч чадахгүй яваад байсан. Тэгээ яг нойроо яаж сайн авсан бэ гэхээр юу басан? Хадам тэгээ явандаа нөгөө хадам ээж тэгээд хүүгийн маань авч явчаад маргааш нь авчирсан чи би айгу хүүхдээ айгу сандсан те. Энэ хүүхд чинь надад айгүй чухал юм байна гэдгийг тухайд мэдэрч байгаа байхгүй юу амиа орлох юу хүүхдээ хүчээсэ гэж хүсэх ямар муу яртай бодож исэн юм бэ гэд арай нэг нойр мараа аваад ингээд гайгүй цэнгээ аваад ирсэн. Тэгээ брэнд нь шууд эмнэлгийн хүмүүстэй холбогдоод их нар маань ингээд хямраад байгаа. Угаасаа Америкийн эмнэлгүүд одоо ингэж бодож гинөө ингэж яаж гинөө юм хийх хүсэл хэр төрж гин нэгээс 5 хүртэл хэлээрээ одоо амиа орлох тухай бодож исэн өндөр гээд ингээд асуултуудтай эмнэлэгт хүүхдээ үзүүлэх гэж очих болгонд ээжсэн тийм асуудаг. Яагаад гэвэл энэ ерөөсөө нөө хөгжсөн орон учраас хүний бас юм сэтгэл зүй юм байдаг гэдгийг ерөөсөө мэддэг. Монголд бол тийм байдгүй юм шиг байгаа юм тий. Ер нь ингээд ээж нар төрчөөл хүний гаргадгүй юм гаргацсан юм шиг юундаа ингээд ч юм яг тиймэрхүү л хандлагатай би ч гэсэн тийм хандлага өөртөө айгу хатуу хандаадсэн чинь үнэндээ энэ сэтгэл хямрал ийм юм чинь айгу тийм юу юм байна байдаг юм байна айгу тийм ерөөсө хөнгөн хүлээж авч болохгүй юм байна гэдгийг би тухайд айгу ойлгож байсан байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр дараагаар нь
Би ерөөсөө энэ тухай бэлдэж мэлдээгүй энэ яриаг зүгээр л би миний амьдралын туршлага юм чинь та нар зүгээр л ингээл түүхэн ярангаал ярьчихъя гэж бодлоо л та. Тэгээд би өөрөө дараа нь яаж эхэлсэн бэ гэхээр нөө хатан ээж маань намайг авч яваад гэртээ 7 хоног хажууд авч хавсан байхгүй юу. Тэгээ нөө хайртай хүмүүсийн дэмжлэг авах хамгийн нэгдүгээр би танарт хэлсэн шүү дээ. Хайртай хүмүүсээсээ туслан дэмжлэг ав. Хатан ээж намайг хажуудаа аваачаад яг ингээд брэт хоёрыг асарсан байхгүй. Тэгээ нөө орой бретийг аяг 10 гэж хажуудаа аваад өглөө өврээр надад 4 гэж авчирч өгөн. Тэнгүүд би орой 10-аас өврийн 4 хүртэл айгуу сайхан найртай хончингууд хатан ээж маань оройн ингээд брэдийг хажуудаа аваад ингээд хоноод. Тэгээ дээрэс нь би нөгөө нэг ганцаардаад байсан ганцаардл маань арилсан байхгүй нөгөө нэг хүмүүс одоо хямарсан хүн чинь ерөөсөө ганцаардаад байгаагаа ойлгохгүй юм байлээ. Ингээд хүмүүс ирээ уулзыг ингээд бараг төвөгшөөгөөд байдаг. Тэгэхэд хүчлээд хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй юм байлээ шүү. Ингээд Монголд бол гарцсан гайгүй яагаад гэвэл манайхан чинь буцалсан амьдралтай хүмүүсээр айгүй өөрсдийг хүрээлүүлдэг. Гэхдээ магадгүй те бас ганцаардаад байгаа хүн байл зүгээр хайртай хүмүүсээ яаж ч гэсэн өөрийгөө хүчлээд хүрээлүүлэх хэрэгтэй юм байлээ хямралд орсон үедээ. Тэгээ би нөгөө хатмуудыгаа Wheels маань айгуу тийм жоохон байсан. Тэгэл дүүмөгөө өхөрдөл өмсөөл ингэж яхад нь би тэрийг хараад надад айгуу гоо сэтгэл ханамж төржсэн. Яагаад гэвэл манай хамаатан манай гэрийн айгуу олуулаа. Тэгээ манай гэрээс ингээд гэрийнхаа ингээд төрж мөрөнгүүт чинь бүгд ингээд очиод манай өвөө энэ ч айгуу айлаа. Манай ах нар айгуу айлаа. Тэгэл ингээд амар гоё бөөн ажиглалдаг байхгүй шинэ үнэ өгтаад. Тэсн чи миний ерөөсөд бараг тийм байхгүй. Ингээд хатмууд маань айгуу цөөхөлхнээ тэгэл хатмууд ажиллая гэж брэнд байхгүй. Би хүүтэй хойлохна. Яг тэрнээс удаадаас айгуу хямарсан. Тэгэхээр хайртай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй юм байлээ. Тэгээд дөрөвдүгээрт нь болохоор яг тийм нэг айгуу тийм дуртай юмудаа хийж эхлэх. Түүгээ дагуулж байгуух гадаа мадаа алхах ч юм уу эсвэл намайг өө жаргалтай болгодог кино маань үздэг байсан. Тэгэхээр ингээд сэтгэл санаа айгуу тийм сэтгэл санаагаа айгуугаа сайхан болгодог юмнуудыг л хийгээд тах хэрэгтэй юм байлээ. Тэгээд одоо тэрнээс хойш тухайн үед би юу ойлгосон бэ гэхээр ерөөсөө хүний сэтгэл зүйн эрүүл мэнд айгуу чухал юм байна. Одоо би өөрийгөө сайжруулах хэрэгтэй юм байна. Ерөөсөө бас дээрэс нь одоо аз жаргал одоо хямралд орсон хүн чинь аз жаргалгүй хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед юу ойлгож ирсэн бэ гэхээр аз жаргалыг хүн хямарсан үедээ ч гэсэн бий болгож болох юм байна. Аз жаргал гэж зөвхөн одоо бидний эргэн тойрны юм хэлээд байгаа биш юм байна. Одоо жишээ нь брэнд маань л эмч болчихвол юм бол би жаргалтай болох гэдэг юм уу те. Айгуу тийм ирээдэг мөрөөддөг. Тэгээд ингээд тухайн одоо цагаа ингээд нэг сонтоохгүй өнгөрүүлээд идэг гэсэн байгаа байхгүй. Тэгээд яг одоо цагтаа ч гэсэн би айгуу гоё жаргалтай байж болох юм байна. Би айгуугаа хүүтэйгээ айгуугаа цаг хугацаа өнгөрүүлж болох юм байна. Одоо би тэ нөө амьдралаа гартаа авъя. Би та нарт айгуу дандаа ярьдаг те. Тухайн үед яг тэр үед би анхны хичээлүүдийг тэгж ойлгож байсан байхгүй. Би ерөөсөө өөрөө амьдралаа гартаа аваад яг одоо байгаа амийг би өөрчилж чадахгүй нэгэнт миний сонгосон амьдрал тэгээд тэгж би нөхцөл байдлыг гартаа аваад өөрөөсөө эхэлсэн. Би зүгээр л одоо нэг тэр болохгүй бүтэхгүй юм анхаарлаа төвлөрүүлээ болоод болж байгаа бүтэж байгаа юмдаа анхаарлаа төвлөрүүлээ. Нэгдүгээрт одоо бидний бодол чинь хоёр янз яваад байгаа ш. Нэг нь болохоор дандаа болохгүй бүтэхгүй юмнууд тий. Нөгөөх нь дандаа болж бүтдэг юмнууд. Тэгэхээр одоо ажиллаа тоолё. Юм талархалтай байж сурья. Болж бүтэхгүй юм л бодоод яваад байл би хямралд орох юм байна. Гуталд орох юм байна. Тэгэхээр одоо жишээ нь тий Монголд амьдарчих юмсан, ээж автайгаа ойрхон байх юмсан, дүүтэйгээ хамт гоё цагааг өнгөрүүлэх юмсан, найзуудтайгаа уулзах юмсан ингээл тэрийг бодоод ахаар чинь яахан би хийм өрөөдөд байгаа байхгүй болохгүй юм чинь. Би Америкт одоо энд байгаа хүмүүстэй би найзаагаа үүсгэе. Тэгэхээр би хамгийн нэгдүгээрт машин барьж сурах хэрэгтэй юм. Яагаад гэвэл би гадагшаа ерөөсө гарч чадахгүй. Гэртэл брэнд хүлээгээд ангаахаа шиг байж байдаг. Тэгээд ингээд үйлдэл хийж гисэн байхгүй. За машина барья. Яг нэг жижиг зорилгоодыг тавиад тэгэхээр жижиг зорилгоо хүн биелүүлэхээр айгүй гоё ингээд сэтгэл санаас сэргээд одоо жишээ нь би машин барьж сурыг гэж өөртөө зорилго тавиад нэг шууд өөр хичээгэл брэнд надад зааж өгөхгүй байсан ч гэсэн би тэр эндээс нэг Монгол хичнэр Монгол сургууль сурдаг хичээсэн тэр одоо нэг тэрэгч маань надад ингээд шалгалтанд ирдэг. Тухайд би англи хэлгүй хөхт байгаа шүү дээ. Тэр шалгалтнаас ирдэг юм хятадуудын нэг хуулцсан нэг юмнуудыг надад шипи ямиг өгөөд тэрийг нь би гэртээ тавцаараа шалгалтаа онлайнаар өгч тэнцэнгүүтээ дараа нь машина барьж сурах гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд нэг практис ямиг өгдөг. Тэнгүүд брэнд маань надад ингээ машин барихыг зааж өгөхөөрөө зүгээр битгаар асуулаа хариул болно. Цаадах чи намайг болохгүй чадахгүй айгуу тийм нэг брэнд болохоор айгуу тийм юм айгуу санаа зовдөг зантай. Би бол айгуу хинэггүүдээ намайг ингээл тэрийг мөрөглөө энийг мөрөглөө гэл тэгэл би нэг боли бит хоёр хамт надад брэнд мал зааж өгч чадахгүй мэн ингээ хадам авьяага гуугаад энд ядаг найз ачгаа өгч байгаа гуугаад тэгэл би машины дадлагыг ингээ хүмүүсийн гууж хийж байгаа л машин барь сурч исэн. Тэгээ машина бариа сурчаар би ийш тийш явж чаддаг болчихж байгаа байхгүй. Одоо нэг сүмийнхэн эмэгтэйчүүдийн ээж нарын үйл ажиллагаанд оролцоод тэндээсээ найз нөхдийг бий болгоод яг өөрийнхөө амьдралыг өөрөө л гартаа авч би өөрийнхөө аз жаргалыг би өөрөө бүтээн брэнд маань надад бүтээж өгч гэр бүлийн аз жаргалыг битгаар хамтдаа бүтээн. Гэхдээ миний хувь хүний аз жаргалыг би өөрөө л бүтээн.
гэдэг юм ойлгохороо хүн хямралаасаа гарч чаддсан юм байлаа. Зүгээр нэг хямрал бүр сэтгэлийн гүн хямрал хоёр чи шал хоёр өөр юм штэ. Зүгээр нэг хямрал бол ингээд юм болохгүй нэг бүтэхгүй нэг санаа зовоод стресстэй те. Би зур сая бол сэтгэлийн гүн хямралыг ярьлаа штэ. Үнэхээр амиа хорлох тухай бодоод яг ингээд сонин бодогдоод байвал өөрийгөө ингээд ямар муухай бодд ингэж өөрийгөө буруутгахаас илүү энэ зүгээр миний тарих гэмтсэн байгаад байгаа юм байна. Би жоохон оюуны одоо өвчлөлд орсон байгаа юм байна шүү. Одоо яг юунаас болоод ингэчв гэдгээ агай олох хэрэгтэй. Тэгээд хамгийн нэгдүгээрт угаасаа ганцаараа олж чадахгүй бол хайртай хүндээ хамт хамгийн нэгдүгээрт хайртай хүнтэйгээ хамт ярилц. Яг юунаас болоод хэм. Тэгээд дараа нь юунаас болоод хямраад байгаагаа сайн олж мэд хайртай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл, өөрийгөө хизээч ганцаараа бити байдаг. Тэгээд юу яа нөгөө одоо нөгөө байгаа байдлыг хүлээж авах тий. Одоо нэгэнт би өөрчилж чадахгүй юм чинь өнгөрснийг бодож өөрийгөө зовохгүй, болохгүй байгаа амийг бодож өөрийгөө зовохгүй, болж байгаа юмдаа анхаарлаа хандуулад одоо болохгүй юмаа би яаж болгодог болох уу гэдэг арга хэмжээг л авчийл гэдгээ шийдэх хэрэгтэй. Тэгээд цэвэр агаарт сайхан алхах, дуртай киногоо үзэх, дуртай дуугаа сонсох, дуртай буж юу гэдэг те өөрийнхөө өмнө айгу дуртай байсан юмнуудаа бас хийх юм бол туслана. Аж аргалын гормон ажиллуулахад ялангуяа тасгал хөдөлгөөн аяг их туслана. Өдөр болгон хөдлөө тасглаа гэдэг аж аргалын гормон ялгарч байдаг учраас хямарсан хүмүүст бол айгүй хэрэгтэй. Тэг хямралд орсон хүмүүсээс тэгж амар муухай хоол идэт хэрэггүй. Одоо жишээ нь сахар ихтэй хоолнууд тухайн үед юм богинохан айгуугаа таашаалыг өгчөө дараа нь амар бас хямруулдэ штэ. Тэгэхээр хямарсан хүн дээрээс нь гачин хоол идээд тэг тэрэндээ тухайн үед ингээд хямрлаа тэгж дарах гад тэнгууд нөгөө хоол нь буцаагаад дараа нь илүү хямруулад байдаг байхгүй. Тэгэхээр бас хоол моололт нөгөө юу ихтэй онлайн дээр би тухайд уншижсэн юм аа нэг омега ихтэй одоо загас магастай эрүүл өөх тийм эрүүл хоолыг хүнийг эрүүл сэтгэдэг хүний тархинд одоо тийм сайн тийм хоолыг идэж тархинд сайн витаминыг хэрэглэх хэрэгтэй юм байлаа. Гэхдээ одоо миний хоол бүр амар гүнзгийрэхээс өмнө би тэгж брендэнд хэлэхгүй удаа яваад ч юм эсвэл надад туслах тийм сайн хайны жил хадмууд байгаагүйсэн бол би бас яах ч байсан юм билээ. Өөрөө би нэг мундагтаад аваад гарцсан юм биш. Надад яг ихний арга хэмжээнд хэрэгтэйсэн байхгүй. Тэгэхээр хямралаас гарахын тулд хамгийн ихний арга хэмжээ. Тэгээ дараа нь ингээд гайгүй болоод ирэхээр хүн өөрөө арай гайгүй сэтгээд амьдралаа өөрөө ингэж би өөрчилж чадах юм байна гэдгийг ойлгоод юм байна. Тэгэхээр тусламж дэмжлэг авах хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг одоо тэ сэтгэл готрал гэдэг юм чинь яг зүгээр гутардаг өдөр гэж бас байдаг штэ хүний. Тэр гутардаг өдөр нь өдөр болгон болчихвол юм бол тэ дээрэс нь нөгөө шинж тэмдгүүд нь айгүй олон болоод сүултээ амиа орлох тухай бодоод байна гэдэг чинь өвчин болцсон байгаа байхгүй юу? Хүн юунаас ч болж хямралд орж болно л да тийм үү. Тэгснэ хямралаа нөгөө муу зуршлаар бас тамхиар ч юм уу те архиар ингэж гарах гэдэг байвал бүр бүтэхгүй юм болж байгаа. Тэгээ бас нэг юм сануулж хэлгээд ерөөсөө тамхи руу ч юм уу архи руу бити хандаарай. Тэр бол ерөөсөө зөв хариулт биш. Хямралд орсон үедээ богинохан асуудлыг шийддэг юм руу бити ханд. Төр зурын тамхи, архи юу гэдэг те хоол тэгж явах юм бол та тэр хямралаас гарч чадахгүй. Хямралаас гарахдаа танд одоо таныг сорих, таныг илүү нөгөө юу аж хурцлж өгөх тийм юмд анхаарлаа хандвал одоо амьдралаа тонгоож сайн хар миний амьдрал яг яагаад байна? Би одоо яг хаана байгаад байна? Одоо би яах вүлээ? Тэ? Юу ч болсон би бууж өгөхгүй шүү гэсэн хандлагатайгаар би энэ асуудлыг шийдэж чадна. Надад юм хүч байгаа гэж өөртөө тэ мундаг хүмүүс рүү хандаж зөвлөгөө, тусламж гэрийнхнээс аваад тэгээд тэмдэглэл хөтлөөрэй. Тэмдэглэл хөтөл юу бодоод байгаа, юу хүсээд байгаагаа бич тэмдэглэл, юу болохгүй байгаа, яагаад би ингэж байгаа юм болоо гэдгээ өөрөөсөө л ухаж олно. Та бас мянга хүмүүсээс яг яагаад ийм босныг таал өөрөө шийдэж чадна. Хайртай хүн чинь мэдэхгүй шүү дээ. Хайртай хүмүүс чинь таныг дэмжих байхгүй юу? За тэгээд ерөөхдөө нэг аим өмнөний зүгээр зөвлөгөөний бичлэг шиг 1 2 гэдэг байсангүй. Гэхдээ ерөөхдөө би амьдралынхаа түүхээс та нартай хуваалцлаа. Тэгээд та нарт манаас хэрэгтэй хүмүүс нь хэрэг болсон бахаа гэж найдаж байна. Тэрнээс хойш хямрал гэдэг зүйлд ороогүй. Тэгээд хэцүү зүйлүүд бол гарч ирдэг. Надад гутармаар өдөр байдаг. Гэхдээ тэгж хямралд ерөөсөө ороогүй. Ягаад гэвэл би айгүй сайн mig ойлгож авсан байхгүй юу. Ерөөсөө одоо нэгэнт өөрчилж чадахгүй юмыг би өөрчлөхөд тэрнээс олж хямраад яах юм бэ? Бага амиг болцсон юмыг нэгд болцсон юмыг одоо би өөрийнхөө зүгээс өөрчилж чадахгүй юмыг зүгээр л байгаар нь хүлээж аваад өөрийнхөө зүгээс өөрчилж чадах юмаа л хий. Ирээдүйдээ найдаа. Одоо миний амьдралд те би ингээд тэр тухайн үеэс миний амьдрал амар амархан те одоо нөхцөл байдал маань айгүй сайхан. Одоо амьдарч байгаа гэр орон маань тухтай болохоор би жаргалтай байгаа юм биш. Надад адилхан л бэрхшээлтэй зүйлүүд зөндөө гарч ирдэг. Гэтэ би юмыг шал өөрөөр хардаг болсон байхгүй юу. Би Брентентайгаа бит хоёр 8 жил амьдрахад бит хоёр те бусад хүмүүс ингээд нөхөртэйгөө хагас сайн бүтсэн амралтын өдрөөр айгүй гоё ингээд явж байхад надад
тийм байдаггүй. Брэнд маань амралтын өдрүүдээр ажиллаж л байдаг. Заримдаа л нэг амардаг. Тэгэл би одоо тий тухайн үед нэг хүүхэдтэй байсан бол одоо 3 хүүхэдтэй, дээрээс нь айлын хүүхдүүд харж байна тий. Дээрээс нь ингээл надад санаа зовох, зөвхөн хүүхдүүдээс маань гадна санаа тавих надад зөндөө олон гэр бүлийн гишүүд гэд байна. Тэр болгонд санаагаа зовоно. Тэгээд одоо ч гэсэн ингээл би амьдрал хэцүү байна стандараар тий ганц би ээж шиг явж гин яг үнийг хэлэхэд ганц би ээж гэлээ л та надад хадмууд маань одоо яг тэр үед тусалдаг байсан шигээ туслахаа байлсан. Тэр хоёр маань ч гэсэн өөр ингэсэн амьдралтай, өөр ингэсэн асуудалтай. Би ч гэсэн яг та надад ингээд туслаад өгөөч гэдэггүй. Надад тэд нар маань өөртөө хүүхдүүдтэй маань цаг өнгөрүүлэх үедээ хаяал нэг өнгөрүүлдэг болохоос ш хүүхдүүдийн маань нэг харж өгөөл намайг амраагаал, намайг дуртай юм хийдгээл тийм ерөөсөө байхгүй. Монголд байсан бол би бас арай өөр байхаас юм баг. Тэгэхээр ерөөсөө нэгэнт л би тийм амьдрал одоо тийм юм болохгүй юм чинь би одоо ганцаараа ч гэсэн би хүүхдүүдээ би өөрөө ад жаргалтайгаар энэ нөхцөл байдалтай би хүүхдүүдтэйг аяг гоо жаргалтай дурсамжуудыг бүтээж чадна. Нэгэнт л брендинг юм сонгосон ажил юм чинь би одоо яах юм бэ те? Дуусна дуустал нөхрөө дэмжээл өөрөө би өчтөр айгуу та хэдтэлэг бичлэгээ яриад байжсэн чинь камер маань унтарсан. Би одоо ингээ өрвицэн ямарчсэн гэртээ өнөөдөр ч ингээл гэртээ юм янзлж явлаа. Тэгээд одоо влог бичлэгээ оруулах гэж байна. Тэгээд энэ дээр бичлэгээ дуусгая. Тэгээд та нар дунд маань яг над чиг одоо тий дөнгөж төрөө төрсний дараа хямралд ороо явж байгаа ээж нар байгаа бол ганцаараа биш шүү. Тий янз бүр муухай бодогдоод байвал чи өөрөө муудаа бодож байгаа юм биш ээ. Угаасаа ингэж тий хүний одоо биений сэтгэл зүйн энэ гормон чинь ингээд хүндрэхээрээ ганцаа одоо хямрал хүндрэхээрээ ингээд хүний тархинд юм сонин юм бодогдуулаад идэм байлээ. Тэгэхээр яг миний хэлсэн шиг хайртай дотны хүмүүстэйгээ яриарай. Тэгээд бас дээрэс нь миний зовлон чинийхээс их чиний зовлон минийхээс бага гэж ерөөсөө зовлонгоороо өрсөлдөд байх ерөөсөө шаардлага байхгүй. Зарим нэг хүмүүсийн зүгээр комментиг харахаар айгу тийм байдаг. Чи л одоо чи сайн амтай болохоор чи юм болохоор ингэж байгаа ингээд угаасаа мэдээж яриг миний амьдрал би ажиргалтай амьдралдаа маш их талархалтай байдаг. Би маш их ажиргалтай хүн. Гэхдээ нэг юмыг би ойлгосоо гэж аяг хүсдэг хүмүүсийг ерөөсө гадна нөхцөл байдлаасаа болоод би амар ажиргалтай байгаад байгаа юм биш. Би өөрөө ажиргалтай байж сурсан учраас би гаднаа ийм амьдралыг үүсгэж чадсан юм аа гэдгийг л маш олон хүмүүс ойлгосоо гэж би амар хүсэж байна. Маш олон хүмүүс бас надтай санал нийлнэх амьдралаа гартаа аваад өөрийнхөө ажиглалыг бүтээж чадсан хүмүүс бүгд л та нарт тэгж хэлнэ. Ерөөсө би сайн нөхөртэй болохоороо би сайхан гэр оронтой болохоороо одоо тий би сайхан юу хүүхдэх чинь тий боловсралтай болохоороо би сайхан аав ээж маань сайхан одоо тий хөрөн мөнгөтэй болохоор би жаргалтай байгаамаа гэж одоо чин сэтгэлээсээ жаргалтай хүн бол тань тэгж хэлэхгүй. Би өөрөө жаргалтай байхаг ямар ч нөхцөл байдал сурсан учраас би жаргалтай байгаамаа гэж харин тэд нар танд хэлнэх гэж би 100% итгэлтэй байна. Тэгээд та нар маань ч гэсэн өөрийнхөө аж аргалыг дотроосоо олоод ямар ч бэрхшээлүүдийг та туулж чадна танд хүчин байгаа. Би танд өөрийнхөө туршлагаасаа хаваалцлаа хэрэг болсон баха гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Бүгдээрэнд нь хайртай шүү.